За ингээд нөгөө сигийн гүйцэтгэл рүү орохоос өмнө одоо нэг өмнөх юмнуудыг чинь сэргээж өгье. Ингэхдээ дөрвөн биш нөгөө хэрэглээгээр тайлбарлагддаг янз бүрийн зүйлүүдэд төлхөө тайлбарлаад хамгийн өргөн хэрэглээний тэм бичлэгтүүдэд жишээ харуулад эхлээд нэлээд хэдэн бичлэг хийгээд тэгээс сэргээгээд өгчээ. Та нар болохоор юу юм? Яг иймэрхүү бичлэлтэй маш тийм товчхон бичлэлтүүдэд бичээд авдаг ийм томьёоны дэвтэр шиг ингээд тусдаа нэг зузаахан дэвтэр гаргачих заа юу. Одоо би хэлж өгөх юм нэлээд гарч ирнэ. Дөрвнээс гадна мэдэх ёстой тийм ярианы хэлний тийм бичлэлтүүд байгаа. Иймэрхүү зүйлүүдийг голдоо эхлээд тайлбарлаад сэргээж өгчөө. Тэгээд нөгөө юу гэдгээ мэдж байгаа тохиолдолд сэрэн гүцэтгэл рүү ингээд ороод ирэхээр ямар бичлэлт гэдгээ мэдж байгаа болохоор асуудалгүй. Ийм бичлэлтүүд чинь анзаарахдаггүй амар их өргөн хэрэглэгддэг байхгүй юу? За энэ гурван бичлэлт байна. Энэ гурван бичлэлт чинь адилхан дөрвөн дуусахын хичээл. Дөрвөн дуусахын 5 дугаар хичээл гэж санаж байна. За талаар тухай гэсэн утгатай тийм ээ. Энэ гурван бичлэлт чинь яг адилхан бичлэлт. За яг хөө сэргээгээд үгүй. In diesem Buch geht es eine schöne Prinzessin. За энэ ном дээр нэг хөөрхөн гүнжийн талаар гарч байна. Энэ ном дээр нэг хөөрхөн гүнжийн талаар гарч байна. Фон мэдээж датив өгтөр юм чинь. Датив дээр хоёр нь ялгаж сорьсон учраас тэмдэг нэр нам тийм ээ. За энэ ном дээр нэг хөөрхөн гүнжийн талаар гарч байна. Энэ ном дээр нэг хөөрхөн гүнжийн талаар гарч байна. Энэ номны хөөрхөн гүнжийн талаар юм байна. За ийм бичлэлт. Тэгвэл sich handeln ба явдаг бас бичлэлт байгаа. За энэ бол арай өөр бичлэлт. Энэ болохоор ийм ямар нэгэн зүйл дээр ямар нэгэн зүйлийн талаар гарч явах юм бол одоо нэг ном дээр нэг сурвалжлага дээр нэг нэвтрүүлэг дээр ийм юмны талаар гарч байна гэд сонин дээр ийм мэдээний иймэрхүү мэдээллийн талаар гарч ийн гэж бичүүлийн дидлийн бичлэлт. За нэг юм хിവэрэ байх юм бол ба явна. За энэ ном бол үлгэрийн ном байна. Ингэж хэлэхэд энэ баяг авна гэсэн үг. За эсвэл элитүүд гэх нь цаашаа ерөнхийдөө манад бол баячууд бол элит байна гэсэн байхгүй шүү дээ. Ихэнхдээ нөгөө 8 хийгээд баяжсан л хүмүүс. Барууны оронд ч арайд бүр удам дамжчихсан тийм язгууртны хүмүүс байдаг байхгүй юу? Ихэнхдээ. За нөгөө B1 дээр бичсэн хувийн сургууль гэдэг нэг эссенүүд байгаа шүү дээ. Одоо тэрний жишээнээс авчлаа. Хувийн сургууль гэдэг бол манай эх оронд бол баячуудын сургууль байдаг. За тэгвэл барууны оронд тийм байдаг л дээ. Одоо тий Монтесиор шүлээ гэдэг одоо Монголд ингээд нэрийн барайл яваад байна. Эднэр чинь болохоор ерөөсөө ингээд нөгөө ажилчдын хүүхдүүд зориулсан сургууль байхгүй юу? Нөгөө аав ээж нь ээлж ажилд гардаг, цаг наргүй ажилдаг ийм хүмүүсийн одоо арт талын асуудлыг шийдээд тийм хүмүүсийн одоо амьдрдаг дүүрэг мөрөгт ингээ гаргаад өгсөн. Яг тийм хүүхдүүд рүү чиглээд байгуулагдсан сургууль. Тэгэхээр манайд болохоор арай эсрэгээрээ тэр чинь ямар нэгэн нийгэмд тулгамдсан асуудлыг шийдсэн тийм шийдлүүд байдаг бол манайд болохоор
зөвхөн баян хүмүүс мөнгөний төлж тэлэх, сургалтын төлбөрийн дийлж төлөх тийм хүмүүс зориулсан сургууль болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр хувийн сургууль гэдэг бол манай эх орнд бол баячуудын сургууль айлдаг. За баян хүмүүсээ Райхен Меншин гэсэн ч бас болно. За нэг зүйл хэвээрээ байвал одоо эмчилтийг авна гэсэн үг. За дахиад энэс арай нэг түвшин дээшлүүлээд өгүүлбэрчээ. За нөгөө ирчүүд ойлгох ёстой юу гэд би нэг нэсээ бас байгаа штэ. Тэрнээс санаа орчлоо. За, egal ob es sich dabei Männer oder Frauen handelt. Эрэгтэй хүн байсан ч эмэгтэй хүн байсан ч хамаагүй. Энэ тухайн хүн нь энэ dabei гэдэг нь яг тэр хүн чинь эрчүүд байх эмэгтэйчүүд байх хамаагүй. Ингэж орж ирж байгаа байхгүй юу? За, ингэж биччихэд одоо цаашаа бол хавд цаацсан бүтцээр явна. За анхаараараа indefinite pronoun ганц тоон дээр яхаараа нөгөө одоо едэж бол яг одоо едем менш гэдгийг төлөөлж байгаа болохоор сайныг аваа явж байна. Man etwas nicht alles эднэрийг хамаатуулах ялгцаар sein юу шүү. Тэгээд хүн болон юм дээр хэрэглэгддэг einige alle гэдэг тэр олон тоогоос төлөөлдөг тэр indefinite pronoun дээр олон тооны хамаатуулах хэлцээг авч явна. Jeder hat das Recht, seine Gefühle und Emotionen frei zu zeigen. Ausdrücken гэсэн ч болно. За, эрэгтэй хүн байсан ч эмэгтэй хүн байсан ч хамаагүй. Хүн бүр сэтгэл хөдлөл, мэдрэмж, чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. За, ийм үг бичлэж болно. За, энэ дээр би юу яхаар дахиад маш ойлгомжтой жишээ харуулъя. За, энэ ном бол одоо Пинуца хандбук гэхээр ч одоо зурагтын заавар ном биш үү? Тэрийг хэлж байгаа. Энэ ном бол яг нөгөө техникийн нөгөө заавар ном юм аа. Одоо ийм байж болно. За, ийм бичлэлтүүд байна. За, энийг одоо дахиад нэг түвшин дээшээгээ би одоо арай томхон өгүүлбэрлээ оруулаад үзүүлье. За. За, миллион 1 сая уйл миллион. 2-оос дээш бол бид нар олон тоог нь үүсгэнэ. 4 миллион нь ваагна. Би одоо ингэх чи өнгөрсөн жил гайл дээр тэдэн ширхэг бараа хураагцаана. Энэ бараанууд нь хурамч бараа байсан. Хурамч брендийн бараа байсан гэдэг өгүүлбэрч гэж байна. Über 4 миллион ваагна an der Grenze beschlagnahmt. Тэгэхээр энэ үгээ бас тогтоочихгүй нэг үг ч гэсэн. Beschlagnahmen. Хурааж авах гэсэн үг. Хар тамхи хурааж авах, нөгөө хууль бус бараа, иллегал бараануудыг хурааж авах тийм үг. За, өнгөрсөн жил хил дээр 4 саяас илүү бараа бүтээгдэхүүн хил дээр хураагдсан байна. Bei beschlagnahmten Waren handelt es sich gefälschte Marken,
продукт. За өнгөрсөн жил хил дээр 4 саяас илүү бараа бүтээгдэхүүн хураагдсан байна. Энэхүү хураагдсан бараа бүтээгдэхүүн нь хуурамч брендийн бараанууд байсан байна. Ингээд энэ өгүүлбэр тэнгууд энэ бараа бүтээгдэхүүн гэхээр одоо энэ ойлгомжтой газар энийг дахиж дурдах хэрэггүй. Тэгэхээр ойлгомжтой болчихж байгаа болохоор эндээ залгаар дабай гэдэг ингээд тусгатхууны байрыг хадгалаа явчихна. Энэ нь энэ хураагдсан бараа бүтээгдэхүүн гэсэн. Энэ нь хуурамч брендийн бараанууд байсан байна. За одоо ингээд энэ бичлэгийг ойлгосон бол тэгээд бичээд авчаараа. Тэгээд юу яа. Дахиад тусдаа ингээд жижигээр ингээд бичлэлүүдээ эхлээд тайлбарлаад сануулчих заа юу. Тэгээд тэр том гүйцэтгэл рүү орно. Тэгээд дундуур нь үгний задаргаас хийж явна. Тэгэхээр иймэрхүү зүйлээ ингээд тусад нь бичих өөр яг бичгийн даалгавартайгаа хольж удахгүй тусад нь бичих тийм даалгавар хаяа тэрнээсээ юм бичиж байхдаа ингээд хараад амархан ингээд хурдан олоод ингээд хараад ашиглах тийм дэвтэр гаргачаараа. Тэгээд 3 удаа ер нь ямар ч юм 3 удаа ашиглаж үзээл тэгэл хэрэглээнд орчдөг. За ингээд дараагийн бичлэг рүү оръё.